За сайн байцгаана уу манай өдөгчтэй он удаан хугацааны дараа иргэн ирж байна. Тэгэл эргэлээ. Тийм. За энэ удаагийн дугаараараа бид хоёр маань 2026 оны 7 сараас 12 сар хүртэлх астрологийн календарыг ярих болно. За өмнө нь болохоор зэрэг нэг дугаар орцсон байгаа. Тэрийг та бүхэн маань сонссон байх. Тэгээ доор болохоор зэрэг та хэд маань ер нь бол тэр таарч исэн үү, таарахгүй байсан уу? Яг аль нь танд илүү хүчтэй нөлөөлөв, аль нь сул нөлөөлөв? Ер нь яав ив гэдгээ комментээр бичиж үлдээгээрэй. Бид хоёр маань ерөөхдөө бол комментоо маш их уншдаг. Тэгээд аль болох бүгдэнд нь зүрх дарахыг хичээдэг. Зарим нэгэн мохо коммент байвал харин зүрх дарддаг бай. За одоо шууд уламжлалаа хэлчихье. Уламжлал гэдэг ер нь хүмүүс бас нөгөө сайн ойлгохгүй байж магадгүй. Уламжлал гэдэг болохоор зэрэг бит хоёрын хувьд яг энэ подкастыг бичиж байх цаг хугацаад астрологийн the birth chart гэсэн үг л дээ. За төрсөн хүснэгтэл гэсэн үг л дээ. За одоо болохоор зэрэг мандалд орд маань хилэнц дээр байна. За тэгээд нар болохоор зэрэг үхрийн ордон дээр байна. Сар болохоор зэрэг бас үхрийн ордон дээр байна. Тэгэхээр айгүй юм fixed Тийм ээ. energy Хартай юм. Нар мандалт хоёр эсрэгцэж юм. тэгэхээр нар жаргаж байна гэсэн үг. За тэгээд одоо шууд астрологийн календар руугаа орцгоё. За 2026 оны 7 сарын 7-ны өдөр болохоор зэрэг Нептун буюу далайн ван гариг нь хоньны ордон дээр ретрогрейд буюу буцах хөдөлгөөн хийнэ. Энэ үед болохоор зэрэг яах юм бэ гэвэл Нептун яг өөрөө мөрөөдөл, сүнслэг байдал, зүүд, худал хуурмаг зүйл, алкогол, addiction, арх, донтолт, ус, далай зэргийг илэрхийлдэг болохоор буцах хөдөлгөөнд орчиж байгаа учраас далайн замын тээвэрлэлт жоохон удаж магадгүй. Нэгдүгээр. За хоёрдугаар болохоор зэрэг хүмүүс юмд донтож эхэлж магадгүй. Донтолтоосоо гарч чадахгүй байж магадгүй гэсэн үг. Эсвэл яг гарчаад явж байгаад буцаж халтраад ордог ч юм уу тий. Одоо жишээлбэл айгүй нөгөө жимэнд яваал ерөөс нөгөө junk food идэхгүй тий. Бэлэн хоол мол түргэн хоол ерөөс идэхгүй байж байгаад яг 7 сарын 7-ны өдөр буцаад шууд junk food идэх гэдэг ч юм уу тий. Одоо нэг жишээ авбал тэгдэг нэг тиймэрхүү жишээ авч бас болох юм байна. За тэгээд хоньны орд чи яг өөрөө би гэдэг төвтэй эгог илэрхийлдэг. За тэгээд action буюу үйл хөдлөлийг илэрхийлдэг. Тэгээ identity буюу яг би хинбэ гэдэг бас илэрхийлдэг байхгүй. Тэгэхээр яг би гэсэн зүйлийг илэрхийлж байгаа юмн дээр далаа ван буцаад явчлаа шүү дээ тий. Тэгэнгүүт хүн бүхний хувьд яг өөртөө холбоотой асуудлууд илүү гарч ирнэ гэсэн үг. Дэлхийн нийтийг хамарсан асуудал арай гайгүй байж магадгүй. Гэхдээ яг Нептун буюу далайн ван гариг чи өөрөө generational planet гэж явдаг байхгүй юу? Тийм болохоор эн чин хүн болгоны хувьд би гэдэг бүх хүний хувьд нөлөөлж байгаа ч гэсэн яг нийлээд яг нэг зүйлийг илэрхийлж магадгүй. Тэрийг нь болохоор зэрэг бит хоёроо одоо хэлээд байгаа л гэсэн үг л дээ. Тэр нь одоо далайн тээвэр тэгээд донтолт, арх, тамхи өстө юу байдгийг. Тэгээд зүүд жоохон муухай болж магадгүй. Эсвэл зарим нэг хүмүүс тэтэрхий их бодит юм шиг зүүд ерөөсөө гарч магадгүй. Фэнтези, уран зөгнөлт тиймэрхүү зүйлсэд илүү татагдаж магадгүй. Эсвэл ямар нэгэн хүнийг хараад крашлаа гэж бодоход тэр хүнийг уран зөгнөлт байдлаар крашлж магадгүй. Ингээд маш олон зүйлийг илэрхийлж байгаа гэсэн үг л дээ. Тэгээд жоохон хийсвэрээр юмыг харж эхлээд тий. Шууд бодлогоогоор хөдөлдөг ч юм уу тий. Тэгж бас эхэлж болно. Аливаа ямар нэгэн зүйл талаан хуурмаг зүйлийг илэрхийлж байгаа шүү дээ. Тэгэнгүүт
хончин үйл хөдлөлийг илэрхийлж байгаа шүү дээ. Тэгэхээр альва зүйл харагдсан шигээ биш шүү гэдэг бас яг энэ хугацаанд санах хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээд тэр нь баг бас хамгийн том зөвлөгөө юм шиг байна. За одоо шууд дараагийн өдөр рүү орцгоё. 7 сарын 14-ний өдөр байна. За 7 сарын 14-нд болохоор зэрэг шинэ сар мэлхийний ордон дээр гарах юм байна. За шинэ сарыг болохоор зэрэг таад мэдж байгаа. Бүх зүйл шинээр эхэлдэг. Тэгээ шинэ сарын үед тэр зүйл нь шинээр эхэлдэг гэсэн үгтэй. Тэр ордыг илэрхийлдэг зүйл нь. Тэгэхээр ямар нэгэн байдлаар та ээжтэйгээ муудалцсан болов хол байгаа болов яг ингээд эргээд холбоо тогтоож магадгүй эсвэл яг шинэ гэр бүлтэй болж магадгүй тэгээд гэрлэх ч юм уу эсвэл яг ингээд хүнтэй танилцах эсвэл бүр яг ингээд бүр нүүх бүр яг гэртэй болох тий нүүжж магадгүй гэсэн үг л тий. Яг бас яг ингээд дотоод ертөнцийг илэрхийлдэг болохоор та яг дотооддоо илүү шин зүйлийг бодож магадгүй гэсэн үг. Шин сэтгэл хөдлөл мэдэрч магадгүй. Яа. Гинт одоо өөрийнхөө мэдрэмжийг та илүү нөхцтэй харж бодож эхэлж магадгүй. Тэгэхээр тийм бол яг тэр тухайн мөчтөө өөрийгөө өнгийгээд нэг сайн хараад үзээрэй. Би яг юу мэдэрч юм гэдэг яг тунгааж бодож үзээрэй. За тэгээд энэ цаг үед ээжтэй болон гэр бүлтэй холбоотой ямар нэгэн одоо сэдвүүд илүү хөндөгдөж гарч ирнэ. Тэгэхээр тухайн цаг үед одоо энэ шинэ сар чинь ерөнхийдөө мөчлөх нь дараагийн шинэ сар хүртэл байгаа шүү дээ тий. Яг тухайн мөчөөс хойш сайн тунгаагаад ямар сэдв хөндөгдөж чинь тэр тал дээрээ анхаарад боломжийг ашиглаад аваарэ. Гэр бүлтэйгээ ойртмоор эсвэл гэр бүлтэйгээ ойртож аваарэ. Илүү сэтгэл хөдлөлийн дотн байдлыг үүсгээрэй. Гэр бүлтэй цаг гаргаарэ. Одоо гэр бүлэрээ гоё цагийн өнгөрүүлээ төвжөлтэй байгаад кино үздэг ч юм уу эсвэл агаар салхин гаддаг ч юм уу тий. Одоо 100 сайхан 100 болж байгаа юм чинь хөдөө гадаа яваад яг наадмын үеэр тий. Гэр бүлтэй аягүй гоё цагийг гаргаарай л хэлээ да. Үүний дараа болохоор зэрэг 7 сарын 23-ны өдөр бод маань боцох хөдөлгөөнөө дуусгах юм байна. За 6 сарын 29-нд эхэлсэн байгаа тий. 7 сарын 23-нд дуусж гин тэгэхээр нэлээд жоохон урт болж гин гэж миний хувьд бол анзаарч гин яг бусдаасаа илүү урт юм шиг байна. Бараг нэг сар. Бараг нэг сар болж шүү дээ. Ер нь бол яг ингэж нэг амар уддаггүй шүү дээ. Яг ихэнхдээ л нэг 18-аас 21 ч юм уу тий. Тиймэрхүү оноор болдог. За тэгээд бодын боцох хөдөлгөөн дуусчлаа. Тэгэх юм бол угаасаа тэртээ тэргүй гарч ирсэн асуудлууд маань арай намжиж эхэлнэ шүү дээ. Communication буюу харилцаа холбоонд гарч байгаа асуудал тэгээд тэр нь арай намжиж эхэлнэ гэсэн үг. Тэгээд сая түрүү нөгөө нэг шин сар мэлхийн дээр гарсан. Тэгсний дараа бод маань мэлхий дээр боцох хөдөлгөөнөө зогсоож юм. Тэгэхээр яг ингээд гэр бүлтэй холбоотой асуудлууд нэлээд их хөндөгдөж гарч ирэхээр байгаа байхгүй юу? Тэгэхээр яг хэрвээ та яг шин сарны энергийг ашиглаад тэгээ гэр бүлтэйгээ холбоотой асуудлууд өмнө нь болж исэн зүйлс хилээгүй байсан гомдол зэрэгээ шийдвэрлээд бүх зүйлийг шинээр эхлэх юм бол 7 сарын 23 гэхэд нөгөө нэг бод маань дуусчихж байгаа шүү дээ. Бодын боцох хөдөлгөөн. Тэгэх юм бол яг энэ боцох хөдөлгөөнд хэцүү байсан зүйлс чинь яг ингээд ангиж ирэх байх гэж би бодож байна. За тэгээд угаасаа тэртээ тэргүй нөгөө нэг X-mix тэг буцаж ирэх тэр асуудлууд гарч ирдэ шүү дээ. Тэгэхээр тэр маань одоо дуусах юм байна. X маань эргэж ирчээд. Ер нь л буцыг гээд хаалгаар ингэ шагааж сайн уу гэж за баяртай. Та тухайн мөчид тэр хүнд хариулсан уу үгүй юу гэдгийг шалтгаалаад цаашаа яах гэсэн нь шийдэгдэх нэ. За тэгээд бас нэг зүйл нь болохоор зэрэг яг бодын боцох хөдөлгөөн мэлхий дээр дуусж байгаа болохоор энэ чи дуусаад байна шүү дээ. Тэгэхээр аливаа ямар нэгэн гэр бүлийн асуудал нь нэгдүгээр дуусна. За гэхдээ бас нэг зүйл нь бас яг гэр бүл бүр яг ингэ дуусч магадгүй. Ингэ салчиж магадгүй. Гэсэн. Тэгэхээр яг ингэ шин сарны энергийг аягүй ингэ сайхан ашиглаад бие биентэйгээ холбогдоод бие биенийг нөгөө нэг сэтгэл хөдлөлийг илүү мэдрээрээ. Угаасаа тэртээ тэргүй яг мэлхийний орд чинь
сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг болохоор би биенийхээ сэтгэл хөдлөлийг мэдрэхэд илүү хүмүүс ингээд таатай амархан байна гэж би бодож байна. Тэгэхээр тэр цаг үеийг та бүхэн маань ашиглаад сайхан би бинийг ойлголцоорой гэж зөвлөгөө. За би ч зөвлөгөө өгөөд яах вэ те гэж хүсэх байна. Тийм. Та бүхэн тэгээд тухайн цаг мөчид яг юмар гинэ. Одоо ямар шилжих хөдөлгөөн болж ийн хэрвээ тэрийг харж анзаарсан бол яг тухайн мөчтөө ерөнхийдөө өөртөө дүгнэлт хийж ингээд орчин тойрноо нэг ажиглаж ярин юу амьдралд юу болоод байна. Сэтгэл хөдлөл одоо миний амьдралд юу болоод байна. Эсвэл гэр бүлд маань харилцаа холбоонд маань юу болоод ингээд нэг харахад айгүй зүгээр. Одоо тодорхой энэ мөчлгүүдийг ерөнхийдөө ингээд анзаараад явах нь өөрөө эргээд тухайн цаг үеийг яг ашиглаад ингээд шаардлагатай хийх ёстой зүйл рүү ер нь бол хөтлөж идэг. Тэгээ анзаарахгүй ингээд одоо ямар нэгэн асуудал гарлаа гэхэд тэрийг ингээд заа гарч илэн гээд тоохгүй ингээд орхиод байгаа бол та тэр асуудлыг улмал шийдэж чадахгүй ер нь бол болоо л энэ гэсэн үг. Тэгэхээр хэрвээ үнэхээр ямар нэгэн асуудал гарч байвал тухайн цаг үед нь ингээд шууд барьж аваад шууд хийн идэх шиг л барьж аваад одоо шинжлэх хэрэгтэй гэсэн үг. Тийм. Тэгжээж ер нь бол ингээд цаашаага та тэр асуудал дээрээ ажиллаад тэгээ тэрийгээ засдаг ч юм уу эсвэл сайжруулдаг ч юм уу ямар нэгэн байдлаар дээрдүүлээд тэрнээс чинь нэг юм ухаарл гэдэг зүйл бас гарч ирж байгаа шүү дээ. Гэр бүлийнхнээс айгүй хол хийж байгаа л харилцаа холбоо тогтоохгүй байж байгаа л ингээл таараал тэнгүүд гинт холбоо барьж мөрмөр санагдал тэг гэрийнхнийгээ сансан байж болно. За тэгэх юм бол үнэхээр шууд үйлдэл хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ чигээрээ ингээл яваад иж болохгүй л гэдгийг л ойлгох хэрэгтэй юм байна л та. Энэ цаг хугацаанд бол тиймэрхүү зүйл илүү гарч ирэх юм байна. Арай л амар нуршчлаа. Sorry. За дараа нь болохоор зэрэг 7 сарын 26-ны өдөр Норт нүүд маань Хумхай орд руу орох юм байна. Яа. За Хумхай орд руу орж байгаа болохоор энэ чинь нэлээд бас ингээд томоохон шилжилттэй орно л доо. Яагаад гэвэл Норт нүүд чинь яг 8 жил тутамд нэг ордоос сэлдэг байхгүй юу? Тэгээд 26 оноос 8 жил буюу 2014 оноос хойш 18 шүү дээ. 18 уу? 26 оноос 8 жил буюу 2018 оноос хойш Норт нүүд маань загсны ордон дээр байсан байна. Загсны ордон дээр байхлаар болохоор зэрэг угаасаа тэргүү spirituality, астрологи, тарот, зүуд, addiction зэрэг энэ илүү ингээд гол дим болж эхэлнэ гэсэн үг. Эдгээр нь илүү ингээ хүмүүст илүү төвч эхэлнэ гэсэн үг л дээ. Тэгэхээр угаасаа ингээ бодоод үзэхээр яг Монголын хувьд бас их тэгж байгаа бах тий. Нөгөө астролог, тарот зэрэг маань яг энэ хугацаанд Монголын хувьд илүү ингээ дэлгэрээд эхэлсэн шүү дээ. Тэгэнгүүт одоо болохоор зэрэг Нортнууд маань хумх руу орчиж байгаа болохоор угаасаа тэргүү технологиг илэрхийлнэ, AI-ыг илэрхийлнэ, эрх чөлөө, хүнлэг байдал, хувьсгал, сошиал эргэлт, интернет гэл тий, rebellism, клуб, сайн дурын ажлууд зэрэг илэрхийлнэ. Тэгэнгүүт эдгээр маань илүү гол дийм болж эхэлнэ гэсэн үг. Одоогоос 8 жил нь. Тэгэхээр хэдэн он хүртэл гэсэн үг? 2034 он хүртэл гэсэн үг. Тэгэхээр энэ хугацаанд нөгөө манай одоо яриад байгаа AI маань илүү амар хөгжиж магадгүй. Тэгээ бас нэг зүйл нь Плутог хумх дээр байгаа шүү дээ. Тэгээ тэгэнгүүт Плуто болон Нортнууд хоёр хоёулаа хумх дээр байгаа болохоор нөгөө AI маань улам хөгжих магадлал илүү их байгаад байна. Техник технологи илүү хөгжнөө, хүмүүс илүү нөгөө нэг хүнлэг болж эхлэх юм байна гэж эндээс бол ингээ анзаарэгдэж байгаа байхгүй юу. Тэгээ бас нэг зүйл нь болохоор зэрэг хумх чинь гинтийн зүйлийг илэрхийлдэг. Тэгэхээр гинтийн ямар нэгэн зүйлс бас ингээ болж магадгүй гэсэн үг л дээ. Бид нар чинь ингээ мэдгүй байж байгаа. За би лав бас нөгөө чат GPT-г яг релиз ингээд хийн гэж юусоо
мэдээгүй байж байгаа гинт релиз хийсэн. Тэгэхээр яг бас энэ гинтийн зүйлдээ орох байх гэж би яг бодож байна. Энэ шиг ямар нэгэн мэдээгүй зүйлс гинт гарч ирж магадгүй гэж би бодод байна. Тийм ба тийм. Одоо нөгөө нэг та нарын юу сошиал дээр гарч ирж байгаа юу? AI-аар ингээл нэг юм AI-аар бүтсэн нэг юм түүх гарч ирээл. Нэг юм гэр бүлээ авч иж чадах байгаа эрэгтэй ингээл амар заваал илүү цагаар ажиллаад хүүхдүүд наава би юм авмаараа нэгдэргээл тэгсэн чинь миний хөө авнаа гэл ихнэр нь хоёлаа ингэж амьдрсаар л ах юм байна гэл тэгээ байж тий тэнгүүтээ ажил дээр очсон чинь нэг хүүхэн мөхөө нэг залуу мал амар лаг ингээл ажилдаа илүү цалин авч маал хүү чи яасан яаж ингэсэн ингээл тэгсэн чинь AI-аар нэг юм юу хийгээд би тэрүүгээр хамаг юм хийгээд би амар их цаг хэмнэж байгаа. Тэгээд би амар яаж байгаа гэл нэг хийж хийдэг шиг. Тийм юм айгүй гарч ирж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө яалтчгүй дараагийн 8 жил бол ингээд AI үнэхээр одоо энэ дэлхийг бол үнэхээр юу ахын үнэн. Тэгээд үнэхээр эхнээсээ ажлын байрууд хүртэл AI шалтгаалаад хаалгадж эхэлж гин. Тийм. Тэгээд энийгээ дагаад маш хуучны гэмээр одоо тогтсон нийгмийн тэр ёс суртахуун хөвшлүүд бүтцүүд бүгдээрээ одоо цогтон шинжлэгдэх гэж үзнэ. Илүү хүнлэг одоо энэрэнгүй байх тал руугаа чиглэнэ. Бослого хөдөлгөөн их явагдана энэ үед. Залуусуудаа илүү их эрх чөлөө болон улс орныхоос эрхтгч нийгмийн төлөө илүү их тэмцэхэд зарцуулагдана л гэсэн үг. Тийм. Тэгээ бас нөгөө астрологиг илэрхийлээд байгаа шүү дээ. Тэгэхээр дахиад нөгөө астролог маань ер нь салахгүй гэсэн үг юм байна. 8 жил ба. Бид хоёрын подкаст хийх хугацаа ер нь одоо дараагийн 8 жилээр л 8 жилээр л ер нь хязгаарлагч даа. Би нөгөө нэг AI-аар бүтсэн нөгөө морны бичлэгүүд бас үздэг шүү дээ. Мяу гэл. Тэр бүрхэн байдаг. Үнэхээр л ойрын одоо барах 2 жилд амар орсон шүү дээ. 2 жилийн өмнө 24 онд бол ингэж амар их хэрэглэн байгаагүй шүү дээ үүндээ. Тэнгүүд одоо юм байгаа юм чи ирээдүйд AI хэрэглэн хэвдэлдэхгүй л болно гэсэн. Тэгтээ бүр 22 оноос хойш юм ашигласан гэлж чинь. Хэдэн жил ашигласан бэ те? 4 дахь жил рүү орж шүү. Харин тийм. За энэ ч яах вэ? Дараагийн болохоор зэрэг 7 сарын 26-ны өдөр санчир хоньны ортон дээр буцах юм байна. За ингээд гал гарч байгаа юм да. Төмөр гэхгүй. Тэг яагаад ингэж хэлж байгаа вэ гэхлээр санчир чи өөрөө хоньны ортон дээр муу байдаг. Муу байрлал гэж үздэг. Тэгэнгүүт зүгээр байхгүйгээр бүр буцчихлаа. Одоо чин ямар ортон дээр байгаа лээ? Хан дээр байгаа шүү дээ. Хан дээр дахиад буцчихсан. Яа. Одоо ингээд хан дээр буцчихлаа гэхлээр чинь санчрын илэрхийлдэг хүч нь улам муудчихна гэсэн үг. Тэгэхээр хүмүүс илүү хариуцлагагүй болж магадгүй. Тэгээ илүү эготистик болж магадгүй. Илүү өөрийгөө бодно. Би л ингэмээр байна. Би ингэж байна. Гэж тэгжиж магадгүй. Тэгээ бас нэг зүйл нь болохоор зэрэг хүн болгон удирдахч болохын төлөө ингээд амар тэмцэж эхэлж магадгүй. Тэгээ хамгийн гол нь тэр хүмүүсийг ингээд хариуцлага гэдэг зүйлийг бас ингээд сайн мэдгүй байж ингээд тэгжиж магадгүй. Тэгэхээр ингээд энэ цаг хугацаанд хамгийн ингээд чухал сурах ёстой зүйл нь хариуцлага бол нэгдүгээр ч үгдийг ингээд ухамсарлах ёстой. За тэгээд альва нэгэн бүтэц зохион байгуулалт нурж магадгүй. Тэгээ бас нэг зүйл нь болохоор зэрэг альва зүйлс илүү удааширч магадгүй. Альва нэг ямар нэгэн төсөл байлаа гэж үдээлтөө тэгэх юм бол төслөө ингээд тэдний сарын тэдний өдөр ингээд хүлээлгэж өгнө үү гэсэн чинь ингээд удаашраал байгаал дижиж магадгүй. Яагаад гэвэл санчирч яг өөрөө удаан хөдөлдөг гариг. За тэгээд бас нэг зүйл нь нөгөө хитрхи төлөвшсөн биш зан айгүйх энэ тэнд ажиглагдаж магадгүй. Тэгээ бас нэг зүйл нь бас нөгөө
хүндлэл гэдэг зүйлийг бас яг хүмүүс хоорондоо ингээд мэдрэхэ болж магадгүй. Яг уу нөгөө юу л болж юм л доо. Сайн Нортнууд маань хумхын орд руу орцсон. Тэгээ илүү хүмүүлэг болно гэж хэлсэн шүү дээ. Гэхдээ дөнгөж одоо Нортнууд маань хумх руу ороод хүчээ авч эхлэегүй байхад санчир маань нөгөө нэг хоньны ордон дээр буцчихж байгаа болохоор санчрын тэр хүч нь Нортнуудаас арай илүү их байж магадгүй. Тэгэхээр яг ингээд санчрын одоо энэ буцаж байгаа хөдөлгөөн нь тэр хүмүүлэг байдлыг үгүйсгэж байгаа л гэсэн үг л дээ. Тэгээд нөгөө санчир маань ухрах хөдөлгөөнөө зогсоод урагшлалаа, буцаж ухарлаа, урагшлалаа гэл ингээл яваад байгаа шүү дээ. Яг энэ үед л яг ингээд Нортнууд арай нэг ингээд жоохон хүчээ ингээд жоохон авч эхэлж байгаад арай гайг болж магадгүй. Нэг одноос нэг 2-3 жилийн дараа бол арай хүмүүлэг зүйл арай ингээд гайгүй болж иж магадгүй гэж би л бодож байна. За тэгээ санжрын нөлөөгөөр мэдээж тэрэг дайны ажиллагаа жоохон гатуужж магадгүй хүмүүсийг хүчээр зэвсгээр гэдэг юм уу тийм хатуу хөтөө аргаар л буулгаж авах эрхэндээ оруулах тийм үйл явдлууд ерөнхийдөө гарч магадгүй болно гэсэн үг. Тэгэхээр ер нь бол би бол айж байна. Юу болох юм бол доо тэгээд бас санчаагаар чинь бас нэг авторити шатлсан ийм одоо ажлын тийм систем илэрхийлдэг шүү дээ. Тэгэхээр энэ дэшигээ удирдлага болон тэр хүмүүстэй харилцаа бас хэцүү байж магадгүй. Хэрвээ ямар нэгэн ажил дээр асуудалтай байдаг хүмүүсийн хувьд бол ер нь хурцтаж магадгүй гэж бодож байна. Тийм. Тэгэхээр энэ цаг үед ер нь бол өөрийгөө нэлийн цэгнээд яг шудраг хариуцлагатай байх хэрэгтэй. Ер нь бол хариуцлага алдаж болохгүй юмыг төвчээртэй байх хэрэгтэй. Одоо ялангуяа энэ үед бол ер нь уурыг барихад маш хэцүү болж магадгүй байна. Тэгэхээр мэдээж хүн бүхэн би илүү уурсан. Тийм. Чи ингээд гэл. Тэгээ бас нэг зүйл нөгөө нэг санчир чинь restriction буюу хязгаарлалтыг илэрхийлдэг шүү дээ. Тэгэхээр restriction-ыг илэрхийлдэг гариг буцчихаар илүү хязгаарлагдана гэсэн үг л дээ. Тэгэхээр яг ингээд maybe бүр амар микро менежмент явагдаж магадгүй бах тий. Одоо маш жижиг зүйлээр ингэж хянж шалгадаг болдог ч юм уу тий. Ингээд амьсгал авч чадахгүй байгаа юм шиг тийм мэдрэмж төрж магадгүй. Тэнгүүд тэр үед болохоор зэрэг айгүй төвчээртэй байх хэрэгтэй гэдгийг санах ёстой шүү. Тий хэсэг л одоо энэ ч угаасаа ингэж альва нэг тийм юмнууд чинь хэсэг л нэг ингэж явж байгаа. Сүүлдээ ингэж ирчээ алдчихдээ шүү дээ. Ингээ хянаж шалгалт чинь ингээд бүр үнэхээр хойд солонгос л биш бол бүр ингээд олон жил бол үргэлжлэхгүй байх гэж бодож юм. Зөвхөн хэсэг хугацаанд тэгж үргэлжлэнэ. Тэгтээ тэр үед нь үнэхээр тэгж даах хэрэгтэй бол дагаад ингээд үнэхээр даах хэсэггүй бол тэрийг хилдэг ч юм уу те. Тэгээд юу явах хаа. Би нэг нийтдээ уншсан чинь хойд солонгост амиа орлого хийгээд бүтлгүүцсэн хүнийг цаазаар авна. Яа what the fuck. Гонхтэй хойд солонгос үнэхээр гонхтэй. Яа. What the fuck би бүр тэрийг сонсож Үхэх хэрэгч яахгүй. Би амиа орлого хийгээд тэгээд бүтлгүүд ч юм бол шууд цаазаар авчиж байгаа байхгүй юу? Ямар ч юм би юу. Азны юм болчих юм шүү. Тэрийг сонсчод what the fuck гэсэн ёо. За тэр ч яг хөө. За хойд солонгос ч яг хөө тэгээд ингээд уус төрчихгүй шүү. За дараа нь болохоор зэрэг 7 сарын 29-ний өдөр хонхоо ордон дээр тэргээс сар гарах юм байна. За сар бүтэн болно гэсэн үг. За тэгээд энэ нь болохоор зэрэг юу илэрхийлж байна вэ гэхлээр сар чи бүтэн болоод байна шүү дээ. Тэгэхээр тэнд байгаа бүх зүйлийг илүү тод харуулна гэсэн үг. Сая болохоор зэрэг шин зүйл эхэлж байгаа болохоор нөгөө нэг шин зүйл одоо шин сар эхэлж байгаа болохоор аливаа шин юм эхлээд байсан шүү дээ. Энэ болохоор зэрэг бүтэн сар гарч байгаа болохоор тэр ордыг илэрхийлдэг зүйлс нь илүү хүчтэй ингээд болж эхэлнэ гэсэн үг. Илүү ингээд анзаарагдаж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр энэ хугацаанд та одоо астрологийг ингэж таньж мэдэж магадгүй юм.
Эсвэл хүмүүс тусалж эхэлж магадгүй, аливаа клубд орж магадгүй те. Хүмүүлэг үүс хийж магадгүй. Тэгээ бас нэг зүйл нь болохоор зэрэг хумхчин найзыг илэрхийлдэг болохоор яг найзуудын жинхэнэ найз мөн чанар ингээд таньж мэдэж магадгүй, мөн чанарыг нь олж магадгүй зэрэг илэрхийлж байгаа шүү гэсэн үг. Тэгээ таны бас юу хүсэж байна? Юунд их чөлөөтэй баймаар байна? Тэр хэрэгжүүлж алдагдаад байна гэдгийг ер нь л та олж мэднэ гэсэн үг л дээ. Яг таны хэрэгжүүлэг ингээ боогоод байгаа зүйл байна уу? Тэр чинь яг хаана вэ нэ? Тэрнээсээ яг ингээ яаж салах вэ гэдгийг та яг өөрөө логик дүгнэлтээр хийж эхлэх байх. Яагаад гэвэл хумхчин яг өөрөө бас логик сэтгэлийг илэрхийлдэг болохоор тий. Тэгэд илүү одоо ингээд тэр эрхчлөөг тань хязгаарлаад байгаа зүйлээ ребел буюу ингээд тэмцээ. Тэрнийхээ эсрэг тэмцээд би одоо ингэмээр байна, би ингэчмээр байна гэдэг тийж эхэлж магадгүй юм аа. Тэгэхээр яг бас яг жоохон амар юм. 7 сарын 26-нд дөнгөж санчаар хонир орсон чинь 3 хоногийн дараагаас хүмүүс зүгээр ингээд ирхшүүлээ баримтаа ингэмээр чинь гээл 3 хоног л ингээ барьсан чинь тийм. Тий яг тийм байна. За. Одоо 8 сар руу орцгоё. За 8 сар руу оръё. За 8 сарын 3-нд Хирон өхрийн ордонд буцах хөдөлгөөн хийж байна. За тэгэхээр Хирон бол одоо бидний мэдчлэн бидний одоо сэтгэлийн гүндэх маш том шархыг илэрхийлдэг. Дээрэс нь тэр шархыг эдгэж болох бас нэг тийм зүйлсийг илэрхийлж идэг нэг юм астероид байгаа. Биш ээ, астероид байгаа. Тийм, астероид байгаа. За тэгэхээр энэ Хирон өөрөө буцах хөдөлгөөнд ороод эхэлж байна гэдэг чинь мэдээж хуучны шарх юг сэдрэн гэсэн үг нэг талаараа. За тэгээд энэ нь үхэр дээр гарч ирэхээр магадгүй таны материалын зүйлстэй холбоотой шарах болон өөрийн үнэт зүйл тий үнэт зүйл value үнэлэмж гэдэг зүйл тийм зүйлсээр илүү их хөндөгдөж сэдвүүд гарч ирэх бие махбодтой бас холбоотой. Тэгэхээр өөрийгөө үнэлэх үнэлэмж чинь дороотож магадгүй, өөртөө итгэлгүй болж магадгүй. Тэгээд аливаа үр зээл нэмэгдэж магадгүй гэсэн үг л дээ. Бас нөгөө мөнгөтэй холбоотой болохоор. За тэгээ бас айдас бас нэлээх нэмэгдэж магадгүй мөнгөтэй холбоотой айдас. Тэгээд бас өөртөө итгэлтэй холбоотой айдас, биеийн эрүүл мэндтэй бас холбоотой айдас нэмэгдэж магадгүй гэж би бодож байна. Тийм. Тэгэхээр энэ цаг хугацаанд бол яах ёстой юм бол тоо. Энэ цаг хугацаанд илүү үхрийн мэдрэмжийг ингээд цэцэглүүлэх хэрэгтэй баха. Одоо цэцэг жимс түүгээд ч юм уу. Тэгээд нэг байгальтай ойр ногоон тайгаар алхах ч юм уу модтой ойрхон байгаад ч юм уу нарыг ингээд мэдрээд тийм байгальтай ойр байж би энэ дэлхийн нэг хэсэг гэдгийг өөрөө мэдрэх хэрэгтэй. Тэгээд хамгийн чухал нь өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй нь бусад хүмүүстэй өөрийгөө харьцуулсантай холбоотой байдаг. Хизээч хүн та ингээд яг ингээд дэлхий дээр ганцаараа байсан бол та хизээч өөрийгөө за би юм да гэд хизээч тэхгүй. Тэнгүүд яг бусдад харьцуулснараа тухайн хүн хөгжиж болно л доо. Гэхдээ хэрвээ хитрхи ингээд их болчвол нөгөө insecurity илүү их болчвол тухайн хүн маань өөрийгөө бусдаас тусгаарлана. Бусдаас тусгаарлагдсанаар өөрийгөө бусдтай адилхан биш гэж үзэж эхэлнэ. Бусдтай адилхан биш гэж үзснээр би энэ дэлхийн нэг хэсэг биш гэж үзнэ гэсэн үг. Тэгэхээр илүү нэг тийм тайвшруулах дуу сонсоод тэ одоо өөрийнхөө биед анхаарад сайхан одоо жимс ногоо иддэг ч юм уу тэ тэгж одоо тийх хэрэгтэй байхаа гэж би бодож байна. Тэгээд өөртөө итгэлтэй байгээд
шууд өөртөө итгэлтэй болчдгүй л дээ. Өөртөө итгэлтэй байдал бол нэлээд хэцүү. Энийг сонсож байгаа зарим хүмүүс байвал угаасаа хэцүү. Тэрийг бол би ч мэдж байгаа, ихэнх хүмүүс ч бас юм мэдж байгаа. Тэгээ тийм болохоор хэдийгээр та өөртөө итгэлгүй байгаа ч гэсэн та бусадтай адилхан хүн гэдгээ мэдэх хэрэгтэй шүү гэж зөвлөё. Нэг амар юу юм шигтэй, сэтгэл зүйч юм шигтэй. Тийм. Гэтэ бид хоёр өөртөө чадлын ирээр л ер нь л зөвлөө өгöd байгаа. Тэгээ тэрийг авах гэхийн ухаанаар хандах байхаа гэж. Тэгээ өөрийгөө үнцэнтэй гэдгээ ойлгох хэрэгтэй шүү. Тэ? Хэрвээ ингээд та энэ ертөнцийн дээр ерөөсөө оршиж байгаагүй болвол таныг хайрладаг хүмүүс ямар байх байсан бол гэдгийг бас ингэ бодохоор үнэхээр амар шүү дээ. Ер нь бол яг ингээд хүн хизээч ингээд амьд дээрээ өөрийгөө үнцэнтэй гэж ойлгоогүй байвал заяа. Өнгөрснөөгөө дараа ингээд илүү ойлгодог гэдэг нэг тийм юм би нэг уншиж ирсэн заяа. Тэгэхээр энийг хаанаас ч би нэг уншицсан. Тэгээд тэрийг болохоор зэрэг ингээд ойлгохоор бас үнний ортой шүү гэж бас бодсон. Тэгэхээр энийг сонсож байгаа бүх хүмүүс үнцэнтэй шүү. Хэрвээ та өөрийгөө үнцэнтэй гэж боддгоо л та миний хувьд үнцэнтэй. Яг л та энэ подкастыг сонсож байна. Яг гэвэл та энэ манай подкастыг сонсох чадхаар бидэнтэй зүг байгаарай ТV нэ. За баярлалаа. За одоо шууд 8 сарын 12-нд нар хэртэлт болох юм байна. Нар маань Арслангийн ордонд хэртэнэ. Тэгэхээр нар хэртэнэ гэхлээр чинь бүр яг ингэ томоохон үйл явдал болж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингэ дахин төрөхтэй тэрнтэй холбоотой. Тэгэхээр яг ингэ үнэхээр та им insecure байсан бол яг энэ 8 сарын 12-наас эхлээд бүр ингэ дахин төрж магадгүй тий. Өөрийнхөө алдаа дутагдлыг ойлгоод өөрийнхөө давуу талыг бас яг ингэ ойлгоод би чи ийм хүн. Гэхдээ надад ийм сайн чанарууд байгаа. Тэгэхээр хорвоо ертөнц гэдэг чинь yin yang шиг нэг хар болон цагаан тал нь нэгдэж би болт юм байна гэдгийг бас ингээ ойлгож эхлэх байх гэж би бодож байна. За тэгээд Арслангийн орц чи өөрөө романтик байдал, бүтээлч байдал, тэ үерхэл, өгөөмөр зан зэргийг илэрхийлдэг болохоор яг энэ талбарууд илүү одоо ингээд сөхөгдөж гарч ирж магадгүй. За тэгээд хүмүүс илүү олонний анхаарлын төвд орохыг ингээд ирмэлцэн. За тэгээд ингээд сошиалаар от хүмүүс байлаа гэж бодъё л дээ. Тэгэх юм бол тэр хүмүүсийн нэр алдар нь илүү ингээд түгэх магадлал өндөртэй. Тэгэхээр яг энэ хугацаанд та сурчилгаа хийх юм бол маркетинг хийх юм бол бас сайн гэж энэс бол үзэж болно. Тийм би бол энийг одоо бархас байд юу нь л арсланлоо орж ирснээс хойшоо ерөнхийдөө 1 жилийн хугацаанд арслангуудад бол нэлийн нөлөө үзүүлэх гэж би бодод байгаа юм. Дээрээс нь ингээд Нортнууд болон Плуто зэрэг чинь ер нь хомхроо орчлоо шүү дээ. Тэр ерөнхийдөө арслантай юм бол эсрэгцэж эхлэх болохоор тэр ордны нөлөөллүүд ер нь нэлийн мэдрэгдэж эхэлнэ. Гэхдээ мэдээж бархас байд гараг чинь арслан руу ороод эхэлсэн чинь мэдээж шайн хийлгэн гэрэлтүүлнэ. Юунд хичээж ин яаж ин хэрэг чинь бол үнэлнэ. Мэдээж юмс зүгээр алддгүй шиг одоо тэрнийхэн хэрээр ч юм уу та юм нэг struggle хэцүү байдлыг бас мэдэрч болно. За үүний дараа 8 сарын 28-ны өдөр partial буюу ингээ тал гэсэн үг л дээ. Тал сар хэртэх юм байна. Энэ нь яг бүтэн сар хэртэлт биш. Тэгэхээр энэ нь юг илэрхийлж байна вэ гэхлээр аливаа ямар нэгэн зүйлс төгсөх дуусах зэргийг илэрхийлнэ. Тэгэхээр донтолтч байдгийм үү те нөгөө амар зүгүүдэд дэсэн тэд нар чинь дуусах гэдэг ч юм уу те эсвэл ямар нэгэн айдас байж болно. Айдас чинь яг ингээд дуусах ч юм уу эсвэл ингээд кармик харилцаа дуусах эсвэл карма чинь нэг ингээд бүрэн ангижраа дуусах зэргийг бас ингээд илэрхийлдэг. Тэгэхээр энэ хугацаа хүртэл нэлээд хэцүү байсан болвол бид нар чинь ангижирч ирэх магадлал маш өндөртэй байгаа шүү гэдгийг илэрхийлж байгаа. Тэгээ энэ цаг хугацаанд яг энэ сард одоо хагас
сарны эртэлттэй шүн мэдээж маш гүндгий тод тийм зүүдлэгдэж болно. Эсвэл та ямар нэгэн байдлаар өнгөрснийг маш ихээр ингэж эргэн туршаад санах гэдэг ч юм уу. Ер нь бас сэтгэл санааны хувьд бол нэлээд дүнсгэр тиймэрхүү мэдрэмжийг өгөх байх гэж бодож байна. Тэгээ романтик харилцаа бас их дуусаж магадгүй. Гэхдээ хамгийн гол нь энэ нь кармик харилцаа байвал дуусна. Нэгдүгээр, хоёрдугаар нөгөө фэнтези буюу яг ингээд фантаз. Тэгээ одоо толгойдоо л ургуулж ирсэн зүйлсээ бодит байдал дээр болгож бас яг ингээд энэ хүн надад хайртай даа гэж бодсон чи яг үндэ хайргүй байсан тэр харилцаанд дуусна гэсэн үг. Тэгэхээр тухайн үед хэцүү. Гэхдээ яг үндэ танд эйгүү сайн. Тийм. За 9 сар руу орцгоё. Намрын 9 сар эхэлж байна. За 9 сарын 10-ны өдөр шинэ сар охины ордон дээр гарч байна. Тэгэхээр охины ордын наран дээр охины ордны шинэ сар гарч байна гэсэн үг. Тэгэхээр энэ охины ордны энергиэр ерөнхийдөө эрүүл мэнд болон ажил хэргийн бүтээлч байдал аливаа зүйлсийн дараалал за тэгээд бусдад ингээд үйлчлэгээ зэрэг энэ энерги нь бол илүү төрхөө гарч ирнэ гэсэн үг. Одоо жишээлбэл шинэ өдрийн рутин эхлэх ч юм уу эсвэл ингээд жимд явж эхлэх эсвэл тийм дадал зуршлууд эхлэх эсвэл бүр ингээд ажлын орчин солигдох тэ илүү дээр байлаар солигдох эсвэл за энэ болохгүй байгаасаа илүү доор байдлаар солигдох ч юм уу тэ иймэрхүү байдал болж магадгүй гэсэн үг юм. Тэгэхээр яг ингээ охины ордныг илэрхийлдэг зүйлс шинээр эхэлнэ гэсэн үг. Шин дэжээ өрөөтэй гэж магадгүй. Тийм дээ. За тийм би. Тэгээд энэ сарны шинэ энергийг гэр орондоо ажил хэрэгдээ зэгцэлтэй цэвэрлэгээ хийж хүмүүст үйлчилж хүмүүст тусалж тэ тэгэж өнгөрөө. Өөрийгөө бас дотроосоо цэвэрлэх хэрэгтэй юм шүү. Тэ бас ингээд бие махбодоо цэвэрлэх, эрүүл мэндийг үзлэгт хамрагдах гэдэг ч юм уу тий. Нэг дандаа нэг эрүүл мэндийг үзлэгт хамрагддаг юм. За яг тийм 9 сарын 10-ны өдрөө давхар нэг үйл явдал болж байгаа нь Тэнгэрийн ван гараг ихрийн ордноос ухрах хөдөлгөөн хийж байна. Хэдүүлээ чинь нөгөө нэг 5 болоо 6 сард чинь 5 сард тий. Тэнгэрийн ван чинь яг ихэрлөө ороод өстой нэр технологийн өстой жинхэнэ шилжилт мэлжилт явагдана гэж ярьжсэн шүү дээ. За тэнгүүд тэр хөдөлгөөн чи одоо ерөөхдөө ирчээ нэлээ алдаж эхлэх юм 9 сараас. Тэгэхээр энэ хугацаанд мэдээж ихрийн ордтой холбоотой буюу харилцаа холбоо, интернет, жижиг деталь одоо ийм текст мэдээллүүд алдаатай болж байна. Тийм, алдаатай болно. Эсвэл одоо гинт ямар нэгэн байдлаар мэдээллүүд алдагдах гэх юм уу? Сайхан нэр Аватар аавгийн кино бүр ингэж алдагдсан шүү дээ. Тийм үү? Тийм. Бүрийн хэмжээний киноны алдагдсан заяа. Тэгээ Reddit дээр. Тэгээ би болохоор зэрэг Аватар ангид амар дуртай болохоор би ерөөсөө үзээгүй. Би кинод дээр үзсэн гэдэг. Татгалцсан баг. Тэгэнгүүт тэрийн болохоор зэрэг баг тэр хүмүүс чи 2-3 жил хөдөлмөрсөн гэлүү. Тэгээ шууд ингэ алдсан заяа. Тэгэл интернетэд тарчиж байгаа болохоор тэрийг ингээ хизээч ингээ буцаад ингээ авчиж чадахгүй шүү дээ тий. Тэгэл одоо ингээ бүх хашаа алдчихж байгаа. Бүр ингээ хайран хөдөлмөр бүр ингээ би тэрийг сонсч бүр амар харамссан. Тийм бэ. Бүр айгүй их олон хүмүүс хүлээж ирсэн шүү дээ. Бидний хэд ингээ хүүхэд нас шүү дээ юм чинь. Өмнөөс нь бүр ингээ барайгүй. Бүр ямар амар муухай юм бэ гэл бүр. Тэгээ ингээ тэрийг үзэж байгаа хүмүүс тандаж хэлэхэд та бүхэн үнэхээр урлагийг ойлгох болоогүй. За. Аюуны өмчийн тэ одоо юу гарч ирэх нь шүү дээ. Тийм нэг хулгай нэр юм гарч. Тэнгүүд фишинг мишин гарч иж магадгүй бас хамгийн гол нь заллин интернеттэй холбоотой заллин гарч иж магадгүй. Танилуу ямар нэгэн байдлаар ингээд танихгүй дугаараас ч юм уу танихгүй имэйлээс мессеж ирж магадгүй те энэ дээр ингээд дараад ингээд та 100 сая төгрөг хожоор ямар нэгэн тим зүйл гарч иж магадгүй тэрэн дээр хизээж битээ дараарай. Тэр бол үнэхээр
бүр ингээ худлаа. Үнгүү зүйл хулганы хавханд л байдаг гэдгийг санаа. Тийм. Та сая төгрөг хожлоо 100,000 төгрөг шилээ сая аваар. Цагаагийн ерхий газрын нөгөө нэг үгийг ашигласан дээ. Үнгүү зүйл хулганы хавханд л байдаг. Тийм байна. Яг интернетээр тэгэж холигдож хахвалж худлаа ярих зүйл айгүй гарч ирэх юм байна. Тэгээд мэдээж маш шокинг гайхшруулмаар гинтин гэдгийн мэдээллүүд айгүй гарч ирнэ. Тэгээд тэрийгээ дагаад мэдээж Тэнгэрийн ван ихрийн орд юм шиг мэдээж айгүй их сенсац дигдэгдэн. Тэгээ госип аюу гарна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр скандал одуудын нэг тийм оо госип хов жив яра айгүй ингэ дэлгэрч магадгүй тий. Аялангуй технологитой холбоотой одуудын тийм бай. Сошиал тэгээ хувьцаа гэх юм бол өөр тэгэж үгээд за энийг дараа ярьчих. Хувьцааг тустай ярьчих. За дараа нь 9 сарын 14-ний өдөр болохоор зэрэг Лилит материал орд руу орох юм байна. За Лилитийг болохоор зэрэг таад маань мэдж байгаа. Адамын анхны эхнэр байсан. Тэгээд эр хүнээр өдөртөлөхгүйгээд тэгсэн чинь бурхан Лилитийг тамрууд сөссөн юм аа. Тэгээд ерөөд бол Лилит нь нөгөө эмэгтэй хүний хүч чадлыг илэрхийлдэг. Гэхдээ бас жоохон харах нэг юм сүүдрийн талыг илэрхийлдэг. Тэгэхээр бас ингэж нэлээд жоохон ингэж хандл хийхэд жоохон хэцүү. Гэсэн үг. Тийм. Ерөнхийдөө таны даалт ухамсардах муу жоохон гортой санаа бодлыг ер нь илэрхийлдэг. Хүн дугаасаа нөгөө нэг яг даалт гэж хаяа муу санах зүйлс гардаг штеп. Тэрийг ер нь илэрхийлдэг болохоор тэгээд дээрэс нь Лилит ч өөрөө эмэгтэйлэг одоо феминин гараг гэж байгаа штеп. Тэнгүүд одоо энэ чи яг эрэгтэйлэг орд руу орж ийн гэсэн үг. Тийм тэнгүүд амбицийг илэрхийлж байгаа. Хатуу чи өөрөө нөгөө бусдаас нууж байгаа хүсэл гэж байгаа штеп. Тэнгүүд тэр чин ажил карьерийг илэрхийлдэг. Материал ордонд орчихороо шууд ажил карьерда би энэс илүү юм чинь энэс илүү дэвших хэрэгтэй юм биш. Тийм миний бодлоор эмэгтэй хүмүүс ер нь бол карьерийн салбарт амар өсрэлт хийх гэж оролдох байх гэж бодож байна. Тийм яг дээд албан тушаалд эмэгтэй хүмүүс илүү их ингээд архыг ирэмэлцэх өстэй ч юм уу те эрэгтэй хүмүүсийг ямар нэгэн байдлаар ингэж халаад эмэгтэй хүмүүс ингээд орж ирэх хэрэгтэй мэрэгтэй гэдэг тийм нэг жоохон үзэл баримт явж магадгүй. Бид нар нь бас аюу ядаргаатай. Яг үнэндээ ингээд хүүсээр ялварлан гадуурхах бол байж болохгүй шүү гэж хэлье. Ямар ч хүний хүүсээр ялварч гадуурхал амар хэцүүлтэй. Уусаа тэр рүү ингэ бодоод үзэхэр ингээл баахан эрэгтэй хүмүүс эмэгтэй хүний хүүсээр гадуурхал амар муухай штий. Тэгэнгүүт бас нэг зүйл нь яг ингээд монголчуудын хувьд эрэгтэй хүнийг гадуурхавал зүгээр гэж боддог. Тэгээ тэр нь болохоор зэрэг бас яг ингээд энэ үед илүү ингээд ирч авч магадгүй. Тэгэхээр хөрхий эрэгтэйчүүд минь бие бодорой. Эмэгтэйчүүдийн талаас ярих юм бол эмэгтэйчүүдийг бас гадуурхсан бас хэвийн үзэгдэл гэж бас хардаг тал байдаг. Гэхдээ ерөнхийдөө за хоёр талаас ярьж байгаа юм л дээ эрэгтэй эмэгтэй гэл. Тэгээд бусдаар бол хоёулаа л ер нь нийтлэгч байх хэвээр бол одоо эрэг зөв нийгэмд бол тийм байх хэвээр. Яг нөгөө традиционал юмнуудыг илүү эсэргүүцэх зүйлс гарч ирэх юм байна шүү дээ. Матар чи өөрөө традишн илэрхийлдэг шүү дээ. Тэнгүүд Лилит чи өөрөө нөгөө эсэргүүцээд дээ шүү дээ. Тэнгүүд уламжлалт байдлыг эсэргүүцэж байгаа буюу би одоо эмэгтэй хүн л байхлаар яагаад гэртээ ингэ суугаад байх хэвтэй юм. Тийм би гарч карьер хүн. Одоо ер нь л орчин цагт ер нь жоохон байраа солих тийш хандах гэдэг байгаа шүү дээ. Эмэгтэйчүүд ингээд ер нь л нэлийн карьер хөвөөд өөртөө анхаарад амар нөгөө self love гэдэг зүйлийг ингээд мэдэрдэг болоод мөнгө аюулсаа олдог болоод тэнгууд эсрэгээр эрэгтэй хүмүүс ингээд яг гэртээ байгаад хүүхдээ хардаг ч юм уу тиймэрхүү нэг юм зүйлс рүү ер нь л орох гээд байгаа. Тэрийг илүү баг нэлийн явуулж харьцуулж өгөх магадгүй тийм л. Тэгээ ер нь бол яг ингэ бодоод үзэхээр
Хоёулаа л гэртээ ингээд гэртээ байх үедээ гэрээ зөвлөх хэрэгтэй. Хоёулаа л гэртээ байх үедээ хоолой хийх хэрэгтэй. Тэ ээлжлээд ч юм уу. Хүүхдээ бас хоёулаа л харах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ хүүхэд бол та хоёрын хүүхэд. Яг хин нэг нь одоо эмэгтэй хүн өөрөө хүсээд шууд ингээд төрчихнө гэж байхгүй гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр үүрэг хариуцлага маш сайн ухамсарлаарэ. Гүй хин дээрээ энэ бол зүгээр л ер нь хүн болгоны л боддог бодол болохоор л ингэж хэллээ. Тийм. За. Тэрнлийн уршаадах шиг байна. Одоо тэгсэн чи шууд доор хүмүүсийн ярьсан мэл ямар тэнийг юм ярьсан бэ? Наадах ч удаа юу вэ? Наадхаа зайлуул. Энэ нэг юм одоо юу ч мэдэхгүй хэвчиж олон долоо юм утсан юм аа. За. Манай сонсож идэхгүй. Яг тийм комент бол иржсэн. Энэ охин гэж амар толгойд хоосон. Дахин хоосон. Хийм ярьсан үнэлэх юм гэж. Йоо, тийм зөндөө иржсэн. За 9 сарын 26-нд хоньны ордон дээр тэргэлсээр гарахны. Вау. За тэгэхээр мэдээж тэргэлсээр гарч байгаагийнх ир зориг нэмэгдэнэ. Бие дарсан байдал нэмэгдэнэ. Тэ? Одоо хоньны ордныг илэрхийлдэг зүйлс илүү гэрэлтнэ гэсэн үг. Тэгэхээр хүмүүс илүү дайчин болж магадгүй. Хүмүүс илүү өдөртөгч болж магадгүй. Хамгийн гол нь хүмүүс өөрсдөө ойлгож магадгүй. Би яг хинбэ гэдгийг ойлгож магадгүй. Тэгээ хамгийн гол зүйл нь бас ингэж зөрөгтэй болж магадгүй юм байна. Бас. За тэгээ эсвэргээрээ мэдээж төвчээр алдагдана. Аливаа зүйл дээр үнэн байдлыг шууд тас тус хэлжмээр санагдана. Тэгээд өөрийнхөө нэлийн жоохон зөрүүлмээр санагдана. Энэ цаг үед өөрийгөө л жоохон дүйлгэж одоо хайлайт хиймээр санагдах байх гэж бодож байна. За 9 сар ингээд дуусчлаа. За 10 сар руу орцгоё. За 10 сарын 3-ны өдөр сугар гараг хилэнцгийн ордод бохрох хөдөлгөөн хийж байна. За ингээд сугар маань боцог хөдөлгөөний хийчлээ. Тэ. Тэгэхээр сугарч нь болохоор зэрэг яг жил болгон бол боцог хөдөлгөөний хийдгүүлтэй. 2 жилдээ нэг хийдэг гэж би санаж байна. За тэгээд хилэнцний орд дээр боцог хөдөлгөөн хийснээрээ хүмүүс илүү обсессив буюу донтож дурлаж магадгүй. Угаасаа тэртээ тэргүй нөгөө нэг сугар гарагч хайрыг илэрхийлдэг болохоор хамгийн гол нь бас нөгөө сугар гарагч хилэнцээр бас муу байдаг. Тэнгүүд хайрыг илэрхийлдэг гараг муу байдаг ордон дээрээ бүр буцчлаа гэхлээр бүрээ ингээд бүр улам хүчээ алдчихна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг ингээд үзэсгэлэн гэж юу юм бэ? Гоо үзэсгэлэн гэж юу юм бэ? Амьдралаас авах таашаал гэж яг юу юм бэ гэдгийг бас ингэ хүмүүс ойлгохоо болж магадгүй үсэг яг энэ үеэр. Тэгээд хүнд илүү донтож дурлана. Яг ингээд чи надтай хамт байх ёстой гэд бүр ингээд одоо өмчлөж хайрлах тэр нь илүү ингээд нэмэгдэж магадгүй. Тэгээд нөгөө нэг сугар гарагч нь буцчлаа гэхлээр чинь уг нь сугар чинь эмэгтэйчүүдийн гараг шүү дээ. Тэнгүүд буцчлаа гэхлээр эмэгтэй хүмүүсийн хайрн дээр байх хандлага нь ингээд бүр ингээд буусчих магадгүй гэсэн үг. Тэгэхээр ингээд эрэгтэй хүмүүс илүү доминант байгаад эмэгтэйчүүдийгээ чи надтай хамт бай. Чи чамайг надаас өөр хүн байсан тоохгүй гэдэг ч юм уу те. Чи надтай л байвал жаргана. Чи надтай суух ёстой гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлс амар их гарч магадгүй. Тэгэхээр яг энэ үед болохоор зэрэг тэрэнд юусоо битий айснаасаа болоод ямар нэгэн байдлаар шийдвэр гаргаарай те. Тэгж болохгүй шүү гэдэг нь л сануулъя. Энэ үеч гэлтгүй ер нь бол хизээч хүнийг тэгж одоо өмчилж хайрлаж болохгүй л дээ. Яг хүнд хайртай болж болно. Тий. Гэхдээ хайр гэдэг бол яг дан ганц өмчлөх бол биш. Хайр гэдэг бол тэр хүнийг эрх чөлөөтэй хамт хайрлах хайр юм да. Тэр бол өөрөө яг ингээд сугар гаргийг илэрхийлдэг. Биш сугар гаргийг илэрхийлдэг хайр юм. Тэгээд сугар гарагч амар тийм sweet чихэрлэг юм нэг юм гоё гин сайлхан юм гоё хайрыг илэрхийлдэг шүү дээ. Тэнгүүд одоо ингээл
ингээл нэг төгөлд рүү өрий доод өнгөх явж дан байгаа. Тий. Тэгээд энэ амар sweet зүйл чинь хэсэгтээ нэг юм жоохон spicy ялна. Одоо юм гашуун болж. Тэгээ хайрын хувьд болохоор зэрэг бас нэлийн нөгөө нэг конфликт маргаан зөрчилдөөн үүсэж хардалт нэлийн ихсэн нууц замраг болж бас магадгүй. Тийм. Нууц замрагын холбоосыг бас нэлийн амар мэдэрэгдэж байна. Тийм. Ингээ би бинээсээ нууцаар өөр хүнтэй явал. Йоо за энийг арай ингээ одоо ингээд баг дуусгая юм уу арайлаа хэрэглэж. За тэгээ энэ цаг уучд дэмжил төсөй. Тийм. Хайр гэдгээр нь л та бүхэн авч үлдээ хичээгээрэй. За 10 сарын 10-ны өдөр шинэ сар Жинлүүрийн ордод гарч ийн. За энэ Жинлүүрийн ордод гарснаар ерөнхийдөө Жинлүүрийн орд чинь партнершип буюу одоо таны гэрэлсэн хамтрагч. За тэгээ дээрэс нь таны бизнесийн түнш. За нэг хүнтэй одоо нэг хүнтэй харилцааг ерөнхийдөө илэрхийлж өгдөг болохоор энэ сэдв болон ерөнхийдөө тэнцвэртэй байдал, гоо сайхан, гоо зүй, эрх тэгш байдал гэсэн сэдвүүд илүү хөндөдөж гарч ирэх нэ. Тэгэхээр мэдээж энэ сарны нөлөөгөөр шинэ харилцаа албаа, шинэ үерхэл, шинэ үүсгэж буй романс гэх юм уу? За эхэлж болох юм байна. Би сая хэлээ үсттэй. Нууц замраг гэдэг. Нэрнээс яг ингээ нууц замраг оохгүй ингээ бодоод үзэхээр 10 сарын 3-нд сугар ингээ бутцсан. Хилэнц дээр хилэнц чи яг өөрөө нууцлаг зүйлсийг илэрхийлдэг. Нууцлаг хайрыг илэрхийлж байгаа хгүй. Тэгэнгүүт шин сар харилцаа холбоог илэрхийлдэг жинлүүр дээр гарчлаа. Тэгэхээр ингээ шинээр эхлэдэж штэ юм чинь. Тэгэхээр энэ үе жоохон боломжтой байх хэрэгтэй шүү. Ер нь бол тэгээ бас өөр нэг харилцаа албагаа авч үлдээ гэж ивэл ер нь ийм үетэй юмд ихлээд чирэггүй. Үу яхаа бодож болно гэхдээ бодлосоо үйлдэл бодчих болохгүй. Хитэрж болохгүй. Үгүй бодчих болохгүй. Тийм шүү. За бодчих юм бол ер нь хийгээд бодчих үйлдэл тахгүй. Яа тийм биш бодчих юу яриад байгаа вэ бэлий? Шийдвэрч үйлдэл. Тийм хүмүүсийг зүгээр сэтлэг ажиллаа шүү дээ. Тэгэхээр тийм зүйл ерөөсөй бодож болохгүй. За. Тэгээд өөр нэг зүйл нь бүр яг ингэ шинээр гэрлэж магадгүй бүр сайн тална. Тэгэхээр ингээд энэ үед нөгөө угаасаа 10 сарын 10 гэхэлэр чинь нөгөө балжин хэмжээний өдрүүд бас ингээд таарах магадaltaй юу лээ. За ер нь бол баг тийм баха 8 9. За 10 сард ч гэсэн ер нь хүмүүс гэрэлдэг. Тэг гэрлэлт болж магадгүй шинэ харилцаа холбоо үүсэж магадгүй сингл хүмүүс маань шинээр ингээд тий хайр дурлалтай учирч магадгүй юм байна. Бас хөрхөн байгаа. За тэгээд шинээр бас ингээд бизнесийн түншээ хайж болох магадлал өндөртэй юм байна. За энэний дараа 10 сарын 24-ний өдөр бод маань сугар дээр буцчихлаа. Юу сугарыг авсан. Бод маань хитэнц дээр буцлаа. За энэ жил бол мэдээж осны ордод дээр ухралт явж байгаагийн адил бодманаас хилэнц дээр буцаад эхэллээ. Энэ бол илүү интенс жоохон хурц орж ирэх байх гэж би бодож байна. Энэ цаг үед одоо ямар нэгэн байдлаар хүмүүсээс нууж исэн алгаа ямар нэгэн нууц зүйлс зайлшгүй хөдөж гарч ирнэ. Их болно. Одоо нууц замрагч нь энэ дээр гарч ирээд шүү дээ. Бэрэгцсэн. Мөн хүүлийн 21 хоноод бэрэгцсэн. Яа, юу ирээд авээ. За нууц замрагыг одоо бэлээ зөө одоо тэгж нууц замраг гэхгүй. Тэгтээ ер нь болов тийм шүү дээ. Буцчихлаа. Нэг юм болов тэргүй харилцаа холбоо дуусна амар хэцүү ингээд болж эхэлнэ шүү дээ. Би бинийг ойлгох болж эхэлнэ. Ялангуяа хилэнц чинь ерөөс ярьдгүй шүү дээ. Ядаж бод гариг ихэр дээр буцсан бол тэг ядаж ингэ ярина шүү дээ. Чи одоо яагаад ингэж байгаа юм бэ? Би яагаад ингэсэн юм? Гэл ингээл би ядаж ярина шүү дээ. Тэгэхэд хилэнц дээр бол ерөөс ярихгүй гэсэн. Чимээгүй дуугаас байгаа л юм.
дотроо л ингээ хадгалаа л гэсэн үг. Тэгэхээр тэр нь улам энэ байдлыг аюу ингээ тийм байна. Илүү хөндрүүлэх юм байна. хөндрүүлнэ. Нөхцөл байдлаа тайлбарлах уу тэр чигтээ таг нуугаад хэцүү болох магадaltaй юм байна. Тэгэхээр энэ үеэр ерөөсөө ер нь нэг затгшаа нуугдах хэрэггүй байх гэж бодож байна. Аль болох ер нь хийдүү илэрхийлж гаргаж гарах хэрэгтэй. За тэгээд энэ ретрогийн үед амжилт хүсье. За бодыг ерөөдөө зөндөөх ярьсан болохоор одоо дараагийн сэдв рүү орё. 10 сарын 26 онд болохоор зэрэг бүтэн сар тэргэл сар Украин ордонд ярих юм байна. Тэгэхээр Украин ордыг илэрхийлдэг бүх зүйлс дээр shine буюу гэрэлтүүлж өгнө гэсэн үг. Тэгэхээр хүмүүс илүү сайхан хувцас авмаар санагдах, сайхан хоол идмээр санагдах, илүү байгаль одоо гарах одоо ууланд гарах ч юм уу тэгмээр санагдах тэгжиж магадгүй гэж би бодож байна. Тэгээд шинэ сар гэж байгаа учраас яг ингээд өөрийнхөө санхүүгээ ингээд одоо барихад илүү сайн гэсэн үг. Яг та юун дээр илүү их зарлага гаргаад байна. Юуг ерөөсөө мэдхгүй байж байгаад илүү их мөнгө үрээд байна гэдгээ бас яг энэ өдрүүдэд аюу ингээд мэдэж авч магадгүй юм аа. Тэгээд эдгээр өдрүүдэд бас нэг зүйл нь хүмүүс илүү орондоо л байхыг хүсэж магадгүй. Яг 10 сарын 26 он гэхэлэр уг нь амралтын өдөр таарч юм таарахгүй байна уу гэх юм. Би л энэ өдрүүдэд орондоо байж байгаа хаа. Хаяа нэг өдөр байна шүү дээ. Даргаа чөлөө авна шүү. Би энэ өдөр унтнаа. За эдний унтнаа. Наачиг гэж болохгүй шүү хүмүүсээ гэх. За 10 сар ингэж бодлон шуугийн тэл дуусч байгаа шиг. Нэлээд драматик үү? Тийм ээ, нэлээд драматик дуусч. Яасан ч нөө зам. Тийм ээ. За 11-р сард 11 сарын 9-ний өдөр шинэ сар хилэнцгийн ордод гарч ийн. За тэгэхээр мэдээж дотоод сэтгэл зүйтэй холбоотой. За тэгээ мэдээж сэтгэл санааны хувьд шинээр дахин төрөх. За мөн одоо дотн харилцаа хүмүүсийн хоорондын гүн харилцаа холбооны хооронд ингээд ямар нэгэн эдгэх одоо тийм үйл явц явагдаж болно. Хүн сэтгэл санаагаа ямар нэгэн байдлаар эмчлэх шаардлагатай гэж бас бодож болно. Тийм байна. Тэгээд ерөнхийдөө нөгөө дотоод сэтгэл хөдлөлийн хувьд бол нэлийн бас гүн гүнзгий зүйлсийг мэдэрч шинээр таньж мэдэх те. Дотоод сэтгэл хөдлөлөөс шинээр таньж мэдэх. Тэгээд дээрэс нь хилэнцгийн орд чинь нөгөө нэг бусдын мөнгө зэрэг илэрхийлдэг болохоор магадгүй өөр бусад хүнээс мөнгө зээлүүлсэн мөнгө авах. Тийм. Гэх мэт ер нь бол зүйлс гарч ирэх нэ. За 11 сарын 13-нд болохоор зэрэг манай сугар маань ашгүй нэгэн буцах хөдөлгөөнө дуусах юм байна. Тэгэхээр энэ үед болохоор зэрэг нөгөө нууц замргийн харилцаа чинь дууснаа гэсэн үг. 10 сарын 3-нд эхлээд 21 хоноод баригдаад тэр баригдсан ч гэсэн ингэж яваад ажиллагаад одоо дууснаа гэсэн үг. Яа, тэгтээ хүн болох ингэн гэсэн үг биш шүү. Хүн болох ерөөсөө ингэн гэсэн үг бол биш шүү. Нэг юм баадсан чинь дээр чигээр ингэ явцлаа. За суугар гараг буцаад шулуун хөдөлгөөнд орж ийн. Тэгэхээр арай гайгүй болно. Юмс арай гайгүй болно. Тэгж хардах харилцаа чинь дуусна гэсэн үг. Тэ? Хардчихсан харилцаа чинь дуусна, хэцүү байсан харилцаа чинь дуусна, салж магадгүй гэсэн үг. Ер нь бол тэгэхээр таныг илүү эмчлэх цаг үе эхэлнэ гэж ойлгож болно. 11 сарын 13-наас эхлэв. Юу төрөний сугарын буцах хөдөлгөөн дээр дур хүсэл хийх юм нэмэх тийм ээ тий. Тийм ээ. Тэгээ тэрийг дагаад хүмүүсээс хүүхдтэй болж байсан байх гэж бодож байна. За энийг бас хоёор бас тайлбарламаар л байна. За ингээ 11 сарын 13-нд ингээд шулуун хөдөлгөөндөө орчлоо. За тэгээ 50 байж болох нь. За тэнгуү тэр өдөр нь буцаад мэдээж будын буцах хөдөлгөөн маань
шал хөдөлгөндөө ороод Заашгүй дээ. бүх юм 13-наас шийдчихсэн. 10 сарын 3-нд яг ингээд шууд нартай байсан өглөө гинт бүүдгэр болоо. Бүүдгэр болж байгаа л 11 сарын 13-нд цэлмэл хэлэндээ. Ашгүй нэг юм ингээд харилцаа холбоо арай гайгүй болж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр бодыг зөндөө ирсэн болохоор одоо ингээд дараагийн руу шууд орцгоё. За 11 сарын 24-нд бүтэн сар буюу тэргэл сар маань ихрийн ордонд гарч ийн. За тэгэхээр мэдээж харилцаа холбооны талаар маш нээлттэй болно. Хүмүүстэй нээлттэй дэлэн талангүй ярилцмаар санагдана. За тэгээ мэдээлэл болон алууны мэдлэгийг маш гоё чөлөөтэй солилцсон сошиал медиа дээр гоё ямар нэгэн зүйл илэрхийлж пост бичмээр санагдана. Яажуудтайгаа уулзсан тийм. Чухал мэдээнүүд ер нь бол бас олж мэднэ. Тэгээд ерөнхийдөө харилцаа холбооны тал дээр бүх юм ил тод харагдана л гэсэн үг. Тэгээд шийдэгдэхгүй байсан шийдэж чинь ингэж ярилцаад болохгүй байсан зүйл бас шийдэл гарч ирж болох нэ. Тэгээд энэ үед болохоор зэрэг бас аливаа нэг ямар нэг ус төрч бүр яг нэг маш том шийдвэр хэлж магадгүй юм. Амар бүр эдикт хийдэг. Тэр өдрийг л харна. Тэр өдрийг харцгаа. Хараад үнтэйгээ тулгаад үний хэлсэн байдаг. Шалгана. Үний хэлж ийн үгүй юу гэдэг. Бүрийг 11-с 24-нд ингээд марклаад бүр ингээд улаанаар зураад. За 12 сарын 9-нд болохоор зэрэг шинэ сар номын ордонд гарах юм байна. Тэгэхээр аялал тийм ээ жилийн амралт. Yes. Жилийн эцсийн амралт үнээр эрт эхлэх нь байна. Yes. Тэгээд хүмүүс илүү шин зүйл ингээд сурмаар санагдаж магадгүй юм. Тэгээд бас нэг зүйл нь болохоор зэрэг дүн сайн гарч магадгүй. Одоо оюутан дагаа хүмүүс сонсож байгаа юм бол дүн маань сайн болж магадгүй юм. Уг нь бол өөрөө хичих бол угсаа муу орно л да. За тэгээд бас нэг зүйл нь болохоор зэрэг илүү ирээдүйн төлөвлөлтөндөө илүү анхаарч магадгүй. Ирээдүйдээ яг юу хийх үү, яах вэ гэдгийг ингэ төлөвлөөдөө. Тэгээд угаасаа шинэ зүйл эхэлж штэ. Тэгэхээр шинэ план, шинэ төлөвлөгөө гаргавал илүү бас ингэ сайн гэж ойлгож байна. Тэр нь бол алсын том зурагтай төлөвлөгөө гаргасан байсан тийм үү. За 12 сарын 10-ны өдөр одоо хэцүү байсан санчир гараг маань буцаа шулуун хөдөлгөөндөө орж ийн. Хэцүү байсан зүйл нь арай дээр болоод ерөнхийдөө одоо дээд удирдлага хөш настай хүмүүстэй ерөнхийдөө ойлголцоо чинь илүү амар болж эхэлнэ гэсэн үг. Тийм тэгээд мэдээж карьер болон урт хугацааны төлөвлөгөө, зорилго тэр асуудлууд чинь бол цаашаа хэвийн өрүүлжлэн. За тэгээд мэдээж гэхдээ хоньны ордон дээр байгаа санчир гарагийн хувьд бол хэцүү зүйлс бол тохионо. Гэхдээ ухарснаас илүү бол харьцангуй гайгүй явах байх гэж бодож байна. Хүн ядаж өөрийгөө бэр нь барьж цэгнэхэд илүү арай дээр байх болов гэж харж байна. Энэ үед болохоор зэрэг нөгөө төсвөр хатуужлаа айгүй сайжруулах хэрэгтэй. Ер нь бол санчир гараг хоньны ордон дээр байх юм бол хүмүүс төвчээргүй болно. Тэгэхээр төвчээртэй байх хэрэгтэй гэдгийг бүр яг өдөр тутмын аюул сан санах хэрэгтэй. Уур уцаараа барих хэрэгтэй шүү гэдэг бас их санах хэрэгтэй. Тэгээд бас нэг зүйл нь immature байгаа буюу төлөвшөөгүй хүмүүсийг төлөвшүүлж магадгүй гэсэн үг. За дараагийн руу орцгоор 12 сарын 12-ны өдөр болохоор зэрэг Дэлхийн ван гараг Далай ван гараг шулуун хөдөлгөөнд орох юм байна. Ашгүй. Ер нь бол 12 сард бүх юм гоё ингээд жигдрээл хвчлаа тий. Гэдгийгсэн чинь дараа нь тан. За ээж одоо дараа нь нэг юм хэлнэ. За тэгээд 70 гарыг ингээд жигдрээд буцаад шулуун хөдөлгөөнд орчлоо шүү дээ. Тэгэхээр өмнө нь хилжсэн зүйлс маань шийдэгдэж ирнэ гэсэн үг. Тэгэхээр илүү ингээд цэлмэж магадгүй, таны оюун ухаанд цэлмэж магадгүй, аливаа юмсыг харах зүйлс чинь ингээд цэлмэж магадгүй гэсэн үг. Хит ургуулсан бодолд жаргаагүй болно гэсэн үг. Ерөнхийдөө таны төөрж исэн зүйлс, донтжсэн зүйлс зэрэг чинь ерөнхийдөө маш гайгүй болж эхэлнэ л гэсэн үг. За тэгээ яг тэр өдрүүд те
Яг далайван шулуудлын дооргод зөрөөл барахс байд гараг арслан дээр ухраад эхэлчихэж байгаа байхгүй тий. Ингээл цаан. Бүх зүйл айгүй гайгүй болоод эхэлчлээ дээ гэл тэгсэн чинь за ингээд барахс байд гараг буцчихлаа. Тэгэхээр барахс байд гараг буцчихаар болохоор зэрэг яадаг вэ гэвэл угаасаа конфликт буюу зөрчилдөөн үүснэ, маргаан үүснэ. За тэгээ хамгийн гол нь болохоор зэрэг хүмүүс сургуульд явмаар санагдана. Сурахыг хүсэхгүй санагдана гэсэн үг л дээ. Ерөөсөө сурах хэрэг байна. Би угаасаа тэр их зүйл мэддэг гэдэг нөгөө нэг арслангийн ордны эго нь гарч эхэлнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ үед болохоор зэрэг эгондоо битээ автаарай гэдгийг сануулж байгаа. Тэгээд альва одоо интернетээр од байдаг ч юм уу те тэр хүмүүсийн нэр алтар нь унж магадгүй юм байна. Тэ? Энэ бол тийм хит мэдэмхийрж болохгүй цаг үе гэсэн үг л дээ. Мэддэг зүйлээ биш мэддүү зүйлээ сайн мэддэг юм шиг ярих эсвэл өнгөцгөн байдлаас дүгнээд ярих ч юм уу. Тийм зүйлс нь ерөөдөө өөрийнх нь нэр хүнд нэлээ муу нөлөөлнө. Тэгэхээр энэ дээр хяналттай байх хэрэгтэй. Яг энэ тухайн цагаас эхлээд нэр хүндээ унахгүйгээр ер нь бол одоо олонний нүдэн дээр маш боломжтой байх хэрэгтэй. Тэгээд бас нэг зүйл нөгөө бүтээлч байдал жоохон удааширчин. Тэгэхээр бүтээлч байдал удааширчгаар дуу хийдэг хүмүүс, зураг зурдаг хүмүүс гэдэг ч юм уу те альва ямар нэгэн зүйлийг хийдэг хүмүүс маань хүсэл тэмүүлэлээ жоохон алдаж магадгүй. Нэг юм мотивац гэж зүйлүүд бас байгаад идэв шүү дээ. Нөгөө нэг юу гэдэг лээ? Inspiration. Урам зориг одоо мохож магадгүй гэсэн үг. Тэгэхээр зурмааргүй байна гэдэг ч юм уу лээ. Ингээ өдний хүртэл хийсэн ингээ дурлаж явсан зүйлс чинь гинтл утга учиргүй юм шиг санагдаж магадгүй. Тэр үед болохоор зэрэг яг юу санах хэрэгтэй вэ гэвэл та яг юм бэ гэдгээ санах хэрэгтэй. Тэгээд бас нэг зүйл нь та энийг хийснээрээ танд яг юу сургаж ийн вэ? Та яг эндээс юу сурж ийн вэ гэдгээ бас ингээд бодолцож үзэх хэрэгтэй. Одоо жишээлбэл би ингээл астролог ингээд сонирхож байгаа бол гин тэгэл сонирхгүй байх үе бас байдаг. Тэр үедээ болохоор зэрэг бас энийг бодох хэрэгтэй байдаг байх гэж би сайн бодлоо. Ой, өөртөө зүгээр ингээд зүглүү болчихсон. За хамгийн сүүлийн шилжилт болох 12 сарын 24-нд Christmas мөн үү тий? Christmas Eve. Christmas Eve гэн тий. За яг нэг амар Христийн шашингүйлдэ. Тэгтээ ерөөд бол хий даяар тэмдэглэдэг цаг үеэр авчий. За энэ үед тэргэл сар Мэлхийн ордонд дахин гарч ийн. Тэгэхээр мэдээж гэр бүлтэйгээ ойр баймаар санагдана. Маш сэтгэл зүйн хувьд таныг амар тайван байлгадаг. Үнэхээр аюулгүй мэдрэмжийг өгдөг тэр хүмүүстэйгээ цагийг хамт өнгөрөөхийг ер нь бол зөвлөж байна. Айгуу гоё юм биш үү? Тийм. Christmas ер нь бол Christmas Eve чинь бас яг нөгөө айгуу чухал өдрүүдийн нэг штэ. Хүмүүс яг 12 сарын 24-ний өдөр бас юм бэлэн мэлээ солилцоод байдаг үлээ. Нөгөө нэг тэр хүмүүс чинь нөгөө нэг Европ, USA тэр хүмүүс ер нь 12 сарын 24-нийг илүү яагаад гэдэг гэж санагдаад байна. Тэгэхээр оны сүүлийн өдрүүдийг гэр бүлээрээ айгүй гоё өнгөрөөл айгүй гоё юм байна гэж би бодлоо. Айгүй сэтгэл таа. Амар тийм гоё бүүндөө ингээл гоё олох молго засаад химлээд орой олон гоё хоол хийж идээд гоё тоглоод кино үзээд нэг тийм гоё амар чийл гэртээ тий айгүй гоё ингээд нэг юм өвлийн хүүтэнд нэг дулаахан гоё сэтгэлтэй өдрүүд идэв шүү дээ. Нэг юм гоё тийм эсвэл ингээд найз нөхдөдөө ингээд нэг аим гоё гараад уулзалтаал гоё хоол мол хийж идээл нэг тийм үед шүү дээ. Яг нэг тийм мөчлөг яг харагдаж байна ингээд он дуслаа. Дурсамжтай шинжлэх. Гэхдээ нэг мэтгэл жил хагас өнгөрцөн байх юм солиотой тийм. Тийм. Ядраад тийм байна. Тэгээ энэ жилийн өнгө аяс бол ерөнхийдөө иймэрт байна дөө. Ер нь 11 сар нийлээ амар байна. 10 сар ч гэсэн нийлээ амар байна. Тийм би. Надад бол тийсэн. Эдгээр өдрүүдийг л 11 сарыг давахын төлөө 12 сарын 24-нд гэр бүлтэйгээ
сайхан хоол идэхин төлөө. Сайхан бууз. За тийм бэ. Тэгээ энэ үрсэл сонсон та бүхэндээ баярлалаа. Бид хоёроос баг зэрэг илий балаа юм ярьсан байх. Нөө замрыг маань яриад Тий. энэ ямар солиотой амтан бэ гинэ яана. За одоо яа. Тий. Тэгээд ер нь бол тэгжил харагдаж байгаа юмыг одоо яалтай билээ. Тэгээд та бүхэндээ одоо үлдсэн хагас жилд нь маш амжилт хүсье. Тэгээд аж жаргалтай амьдралаа сайхан өнгөрүүлээрэй. Үнэхээр л бүр яг ингээд нэг мэдсэн чинь л болчтой юм байна. Тайм тийм бэ. Тэгэхээр хоёулаа бараг яг нэг мэдсэн чинь л болчлоо гэд 27 хоног бас ирж иж магадгүй. Тийм бэ. Тэгээ 27 онд одоо бас ямар бүр амар драматай ямар амар шилжилтүүд хүлээж байгааг бид таашгүй байна. Тэгэхээр тэрийг бол 27 онд л тийм. Тэгэхээр ирээдүйд ирэх бүх зүйлсийг хэдүүлээ хамтдаа даван тулцгаая. Тэгээд энэ хүртэл сонссонд маш их баярлалаа. Тэгээд комент үлдээгээрэй. Тэг яг энэ таарсан энэ таараагүй гэдэг бас их комент үлдээгээрэй. Тэгээд энэ хүртэл сонссон болвол одоо энэ 7 сараас 12 сар хүртэл яг аль цикл нь танд илүү амар санагдчих. Тэрийг комент олгож үлдээгээрэй. Тэгээд хамгийн бас чухал нь аль нь илүү гой санагдчихэв, алийг илүү бүр ингээд хүлээж дискүнэ гэж догтлж ин тэрийг бас ингээд комент олгож үлдээгээрэй гэж хэлье. Тэгээд маш их баярлалаа. Баяртай. Сайхан зүг үзлээрэй.